Цаана үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргэе. Тэгэхээр бид яг одоо Баруун Цэцмийн 4-р багийн иргэн инх цэцэгтэй бас ярилцахад бэлэн болсон байна. Тэгэхээр Сүхбаатар аймгийн хувьд бол одоо Монгол гэрийн халаалт дулаал агаар сэлгэлтийн чип багц төслийг бас хэрэгжүүлээд жил гарангийн хугацаа болж байна. Тэгэхээр Баруун Цэцмийн одоо гэр оролд амьдардаг гэн иргэддүүл одоо яг амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, утааг багасгах зорилгоор энэ төслийг бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр таны хувьд бол одоо бас энэ төсөлд бас хамрагдсан байна. Тэгэхээр яг одоо хэдэн сард хизээ хамрагдчих байв. Яг одоо ингээ хамрагдахад ер нь хэрэгжүүлснээс хойш ямар үр дүн гарч ийн вэ гэдэг соёлын яриаг эхлэе. За сайн байна уу. Би яг жилийн өмнөөс хамрагдсан. 3 сарын 8-нд юугаа аваад тэгээд багцаа аваад тэгээд тавьж эхэлсэн. Тэгээ хамгийн анх бол чип багц ямар ч мэдээлэлгүй байсан учраас за энэ одоо хэцүү байхдаа 3 сартай жоох хөвгтэй байсан учраас за энэ одоо ер нь хэцүү байхдаа гэж бодож байсан. Тэгээ хүүхд маань даарах вэ хэрэг тог онтруул яах вэ гэх нөхөр бас эргэлзээ байсан. Тэгээд аваад тавиад 1 сар 2 сар болоод ирсэн чинь надад бол 100% таалагдсан. Үнэхээр амар сайхан зүйл байсан гэдэг. Одоо яг ингээд гэр хороолд амьдарч байгаа иргэдийн хувьд чип багц төсөлд яг хамрагдсанараа ямар эерэг өөрчлөлтүүд гарч ийн. Танайг одоо 3 сард хамрагдсан гэдэг чинь бас сайн дулаан ороогүй байсан үү шүү дээ. Хаварч бас хүйтэн байдаг те. Тэгэхээр яг одоо тэр авч хэрэгжүүлж ихснээс хойш ямар үр дүнгууд гарч ийн вэ? Одоо сонирхож байгаа иргэдэд ер нь ямар даваа талууд байна гэж хэлэх вэ? Яг 3 сартаа аваад тээний хальт тавьж байсан. Тэгээд эх нам нь 9 сараас яг бүтэн барьж эхэлсэн байгаа. Тэгээд өвлийн хугацаанд аягүй сайхан үнэтэй сайхан үлдсэн. Тэгээд энийг хэрэглэснээрээ мэдээж нүүрс төлөхгүй, үнс байхгүй, хог хашаан дотор цэвэр цэмгэр байгаагаас гадна манай хүүхдүүдтэй тоглох орчныг бүрдүүлж байгаа. Тэгээд элсний тоглоом, сагсны шийд барьж өгсөн байгаа. Төрнөг бас барьсан байгаа. Удахгүй савлуур барьж өгнө гэж бодож байгаа. Манай охин баян савлуурдаа тоглоо ээж аваа савлуур бариад өгөөч гэдэг байгаа учраас савлуур барьж өгнө гэж бодож байгаа. 4 сараас эхлээд хүлэмж барьсан. Тэгээд цэцэг бол 3 дахь жилдээ ургуулж байгаа. Явандаа илүү гой цэцэг ургуулъя гэж бодож байгаа. Энэ удаа таны 3 төрлийн цэцэг ургуулсан байгаа. Нүүрсээ яг хаана аваад үзсэн бэ? Нүүрсээ яг нард байгаа сагсны шийдний ажид хураадаг байсан. Хүлэмжийг бол анх удаа тариад туршилтын маягаар нэг жоохоо ногоо тарьсан байгаа. Дараа жилээс дүүрэн тарья гэж бодож байгаа. Хүүхдүүдтэй маш их цаг гаргасан. Жишээ нь содрог шиг ингээд төсөл байгаа шүү дээ. Тэнд 3 дахь жилдээ оролцлоо. 3-7 3 уралдаанд оролцлоо. Тэгээ хүүхдүүдтэйгээ ер нь болж өгөл хүүхдүүдтэйгээ их цаг өнгөрөөд юм да. Ер нь одоо яг чип багц төсөлд хамрагдсанараа гэр бүлдээ зарцуулах цаг зав нь илүү их нэмэгдэж байна. Маш их тий. Мэдээж одоо өмнө ингээд төсөлд хамрагдаагүй байхад бол зарцуулсан цаг хугацааг одоо хоёлаа бас хайлт ярил. Төсөлд хамрагдаагүй байхдаа мэдээж 2 хоноод 5-6 шуудаа ингээ шуудаалаа тий хөрзөнгөө нүүрсээ хаглаа 50 үнсээ 2 хоноо савлна их ажиллагаатай байсан. Одоо бол тийм байхгүй учраас өглөө бослоо шууд энийгээ 30 дээр тавилаа. Тэгэл сайхан нормалны байдаг байлаа. Өглөө өмнө нь бол галт төлдөг байхдаа 5:30-д босоод галаа төлнө. Тэгээд 7 цагт хүүхдүүдээ говцын өмсгөөд аваад явна гэд ажил байсан бол одоо шууд 7 цагт босоод говцын өмсгөөд аваа явдаг. Тий. Тэр танах одоо яг хэдэн хүүхдтэй хэдэн насны хүүхдүүдтэй одоо яг ингээд зарим үедүүд бас хүүхдээ орхиж гарах ийм тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг гал төлдөг айлын хувьд бол бас эрсдэлтэй байдаг түлхтгэхээс эхлээд тий. Тэгэхээр одоо ингээд чип багц төсөлд хамрагдсанараа яг гадагшаад гарахад ер нь аюулгүй байх тэр боломж ер нь хэрэг бүрдэж байна. Бүрдлүү яах вэ? Одоо яг нэг нас 1 сартаа яг нэг жоохон ингээ алхах гээд байгаа хүүхд байгаа байхгүй. Хэрвээ гал байсан бол би хаашаач гарч чадахгүй. Тэр чинь ингээ галд өртчих гээд байгаа учраас одоо л ус услахчаа дээр залгаж байгаа. Халуун тоогоо дээр залгаж байгаа ямар ч хүрэх нөхцөлгүй. Тэгээ ээж нь 2-3 цаг минь ээж нь гарчаад ирье. Минь үү байж байгаарай гэхэд асуудалгүй байж идэг. Тэгээд би энд оролцснараа өглөөний нэг өглөө 5:30-аас босож алхах нь Эртэч клуб Сүхбаатар аймгийн Эртэч клуб гэдэг байдаг шүү дээ. Тэр нь тэгээд алхах нь шугам бужиг хийн, дасгал хөдөлгөөн гүйлт хийн тэгээд айгүй цаг зав өөртөө ч гарна хүүхдүүдтэй ч гарна. Одоо яг энэ чип багц төслийг сонирхоод сууж байгаа яг одоо гэр оролд амьдардаг иргэдтэй хандаж юу гэж хэлэх вэ? Таны хувьд бол одоо гэр бүлдээ зарцуулах цаг, өөртөө гарах цаг завыг бас энэ төсөлд хамрагдсанараа илүү гоё боломжтой болгож өгч штэ тий. Тэг хүмүүс ер нь их эргэлзээд байгаа. Энэ үнэхээр ямар төсөл вэ? Хэрвээ хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг зундаа асууж байгаа. Ер нь авцсан байхад бол хариуцлагыг үүрэх шаардлагагүй. Та яд өөртөө 100% итгэлтэй байна гэж хэлдэг. Таад авсандаа баярлах болно. Сайн. Одоо яг ингээд хүмүүс эд одоо яг сонирхож байгаа үе байна л да. Одоо хүйтэн сэрүүний үйлрэл ирж ийн. Тэгэхээр одоо тог цахилгааных нь мөнгө яг ямар хуу гардгуу өтер гэд яг сонголтоо хийх гээд бас эргэлзээд байгаа иргэдэд тандаж өгчлөгөө. Танайх тухайлбал одоо сартаа яг хэдэн төгрөг
тог цахилгаанда зарцуулж байна. Дээрэс нь одоо аюулгүй байдлыг хангахын тулд иргэд өөрсдөө бас цахилгааныхаа тэр утас бусад асуудалд бас илүү анхаарал өгөх ёстой байгаа тийм. Тий. Захиргааны утас хамгийн чухал гэж байгаа эрчимтэйгээ яриад хамгийн энэ захиргааны утас болох нь үгүй юу заавал шалгуулад тэгээд тоолуур өдөр шөнийн тоолуураа заавал авах хэрэгтэй. Өдөр шөнийн тоолуур маань 115 мянган төгрөг болд юм байлээ. Тэгээд захиргааны утас нь өөрөө ч утас сайн бол тэрийг хэрэглэн жоохон асуудалтай байвал ахаа шинийг авах ажилтай. Тэгээд сарын төлбөр бол нэг сар л жоохон өндөр гарсан. 220 мянга гарсан. Тэгээ бусад саруудад 150, 160 гараад тэгээ 4 сард бол 40 мянган төгрөг гарч илээ. 5 сараас тэгээд авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг жилийн дунджаар нэг 600 орчим мянган төгрөг гарсан. Тэгээ нүүрс төлөө авахд бас бүр тэрнээс л бас гараад байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр бол санхүүг бас давхар хэмнэж чадчих гэсэн үг тийм. За иргэддээ юу гэж хэлэх вэ? Одоо яг тань шиг ингээд сонголтоо хийх гээд эсвэл хийчгээд одоо яг хийх гээд хүлээж байгаа эргэлзэж байгаа хүмүүс тандаж. Гэр хороололд амьдардаг та бүхэн чип вакцина хэрэглээрэй. Яг байшинд амьдарч байгаа юм шиг гал төлөхгүй, нүүрс төлөхгүй дулаахан өнтөө өгүүлчих болно гэж өөр хүүхдүүдэд зориулах цаг заваа илүү их гаргана гэж бодож байна.